Хай. Өнөөдөр би өглөөний гайхамшиг богд болон дээрээс өөрчлөлт байна. Өнөөдөр болохоор 6 сарын 1-ний өдөр. Тэгээ өмнөх бичлэг болохоор би 6 сарын 19-нд хийсэн. Тэрнээс хойш болохоор би ер нь бол 2 өдөр жоохон алдагдсан. Тэгээд зөвхөн бяцлаглал хийсэн. Бусад зүйлсээ бол яг хийж чадаагүй. Өнөөдөр болохоор би өнөөдрийн өглөөний гайхамшиг би яаж хэрэгжүүлж байгаа талаараа ингээ оруулах гад бичлэг хийж байгаа. Дээрээс нь сүүл бичлэг хийснээс хойш би 5 жилийн дараах зорилгоо ерөөсөө огт дуртаагүй байгаа. Тэгээд салхи гайгүй байх юм бол 5 жилийн дараах зорилгоо дуртаа. Тэгээд зарим нэг зүйлсийг ярих гэж бодож байна. За тэгээд миний 5 жилийн дараах зорилгууд гэх юм бол нэгдүгээрт би магистрт сурна. За хоёрдугаарт болохоор байртай болно. Өрин гисэн. Гуравдугаарт болохоор 500 сая төгрөгийн хөрөнгөтэй болно гэж зорж байгаа. За энэ нь болохоор хувьцаа, бонд ч юм уу, эсвэл хадгаламж ч юм уу, үндсэн өрн ингээд нийлээд гэсэн үг. За тэгээд дараагийнх нь болохоор яг ингээ охинтойгоо ингээ өөртөөхөө байшинд амар гоё ингээд амьдарч эхэлнэ гэд зорилго тавьсан. За тэгээд дараагийнх нь болохоор ер нь бол магистртаа сураад төгсөөд би олон улсын компанид орох юм зорилготой байгаа. За яг ингээд том зорилгод гэх юм бол миний хувьд яг ийм зорилгод байгаа. Ирсэн зүйлээ биелүүлэхийн тулд ингээд ер нь бол хүмүүс ингээд маш олон зүйл хийх боломжтой штэ ер нь бол. Гэхдээ тэрийг хамгийн чухал гэх юм яг нэг зүйл дээрээ анхаарчих юм бол бусад зүйл нь ер нь бол ингээд болчихно гэж би ер нь бол сүүлийн үед амар ингээд өөдрөө мэдрээд байгаа. Тэрний үг гэхээр ерөөсөө сэтгэл зүйн байдал доктортой бэжэж цаашаа зорж байгаа зүйлийнхаа төлөө илүү тууштай, илүү тогтмол тэгээд илүү ухамсартайгаар ингээд үйлдэлүүдээ хийж чадах юм шиг санагдаж байгаа. Тэгээд миний хувьд болохоор яг миний яг өнөөдрийн хүртэлх туршлагаар би яг ингээд сэтгэл зүйн байдлаа илүү доктортой болгож би тэр хүсэж мөрөөдөд байгаа зүйлийнхаа төлөө илүү их үйлдэл хийж, илүү их тэд нар дээр анхаарч чадах юм шиг санагдаж байгаа. Тийм болохоор миний яг одоо ингээд хэрэгжүүлж байгаа зүйлсүүд дээр би бяцлал болон талархал тэгээд өөртөө зоригжуулах гэх мэтчлэн илүү өөрийнхөө дотооддоо анхаарах зүйлсүүд дээр ингээд аюух анхаарад хичээе гэж бодож байгаа. Тэгээд түрүүний хэлсэнчлэн би ингээд сэтгэл зүйдээ илүү анхаараад сэтгэл санаагаа тайван доктортой байхын тулд ер нь бол өөрийгөө амар сайн ингээд ажиглаж сурж байгаа. Тэгээд өмнө нь болохоор ер нь ингээд бүх зүйлээ ингээд бодоод эргэцүүлээд ойлгоод байгаа юм шиг мөртлөө нэг л болж өгдөггүй байсан. Тэгээ яг тэрнийх нь яг учир нь юу вэ гэдгээ би яг сүүлийн үед аягүй сайн ойлгож эхэлж байгаа. Ингээд нэг тийм гэх яг нэг юм бүх зүйл яг юм нэг ойлгомжтой гэх юм уу ингээд нэг манан арилаад тэг яг ингээд бодтой зүйлс ингээд харагдаж эхэлж байгаа юм шиг надад санагдаж байгаа. Тэгээд энэ нь юу вэ гэхлээр би болохоор яг одоо өмнөх сэтгэл санаа маань яг юунаас болоод докторгүй байгаагаа ингээд ажиллаж байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхлээр би болохоор өмнө нь ингээд нэг хүнд амар ингээд гомдоод тэгээд тэрийг одоо юу гэдэг тэрнээс айгаад тухайн болсон зүйлээ хүлээмжшүүлж чадаагүй гэх юм уу надад нэг л тохиолдсон. Гэхдээ би болохоор яагаад надад ийм зүйл тохиолдож байгаа юм бол би яагаад ийм зүйлтэй тулгарч байгаа юм бол би ингэж амьдрах ёсгүй штэ гэдэг юм уу. Миний амьдрал яг одоо яг яагаад ингэж өөрчлөгдөж байгаа ш гэдэг юм уу. Тэгээд яг өмнөх зүйлээ ерөөсө хүлээмжшүүлж чадаагүй. Тэгээд
амар хэм гомдол надад ингээд бүр ингээд миний биеэр бүр ингээд тархсан гэх юм уу. Тийм байсан болохоор би ингээд ер нь юм болгон дээр маш имзэг. Тэгээд одоо ямар ч шаардлагагүй зүйл дээр амархан гомдох гээд эсвэл бараг танихгүй шахуугүй ч гэх юм уу хүмүүст ингээд гомдох гээд тий. Яг үндэ цаад утга санаа нь юу гэхээр миний ингээд энэ дотор маш ихээр ингээд хоримтлагдсан байгаа учраас би тэр ингээд гадагшлуулаад эсвэл тэрийгээ ингээд нэг ямар нэгэн зүйлтэй холбох гээд гэх юм уу. Тэгээд байсан. Тэг яг би өглөө нэг уншижсэн номд маань ингэсэн байгаа байхгүй юу? Таны дотоод болон гадаад байгаа зүйлс ерөөсө тусдаа зүйл биш. Яг ингээд нэг зүйл гэдгийг ингээд ойлгох хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Үнэхээр миний дотор тийм хэцүү ингээд гомдолтой тий харамсал ингээд амар эсвэл хүлэн зөвшөөрөхгүй байгаа зүйлсүүд амар их байгаа. Тэрийгээ би ингээд тавьж явуулж чадаагүй болохоор ингээд тэрийгээ өөр хүмүүс дээр ингээд очиж мэдрэх гээд идэг, мэдрүүлээд идэг гэх юм уу. Тэгэхээр одооноос би яг өөрийнхөө дотор байгаагаа ингээд хүлэн зөвшөөрөөд ингээд явуулах хэрэгтэйгээ үнэхээр сайн ойлгож байгаа. Бараг би ингээд тэргээ хүлэн зөвшөөрөд эхэлсэн гэх юм уу. Өглөө болгон би яг өөртөө ингээд ярьж байгаа. Тэгээд энэ яг надад ингээд тохиолдсон тэрийг би зүгээр л хүлэн зөвшөөрчээ. Тэ хин нэгэнд гомдсон бол би зүгээр л гомдсноо хүлэн зөвшөөрөөд гэхдээ тэр хүний ямар ч одоо буруу байхгүй гэх юм уу. Тэр хүнд гомдоод үлдэх ямар ч шаардлага байхгүй. Тэгээ цаашаа яагаад гэхээр миний амьдрал үргэлжилж байгаа. Надад илүү их сайхан амьдрал намайг хүлээж байгаа гэж итгэж байгаа учраас би ингээд өмнөх зүйлсээ ер нь бол яг орхих хэрэгтэй байгаа. Тэрийг ер нь бол би ингээд орхиод эхэлсэн юм шиг надад одоо мэдрэмж төрж байгаа. Яагаад гэхлээр утга учиртай зүйлс бүгд ингээд болох ёстой зүйлс болоод өнгөрдөг. Тийм болохоор илүү өөртөөгөө ярилцж байгаа, өөртөө цац зарцуулж байгаа. Тийм болохоор энэ бүхэн илүү сайжраад илүү гоё болох гэж надад бүр энэ цаанаасаа тийм мэдрэмж төрөд байгаа. Тэгээд яг яагаад энэ өмнөх зүйлсээ хүлэн зөвшөөрөө тавьж явуулах хэрэгтэй вэ гэхлээр одоо би ингээд айгүй олон зүйлийг ингээд зорж байгаа мөртлөө би ингээд өмнөх зүйл дээрээ эсвэл тухайн асуудал ч юм уу те тэрэн дээрээ би маш их энергийг ингээд зарцуулж исэн. Эсвэл ямар нэгэн хүнтэй ингээд дахиад шинээр холбогдсон ч гэсэн би дахиад л өмнө нь ингээд надад тохиолдсон зүйл дахиад тохиолдох юм шиг те. Эсвэл юу гэдэг намайг ингээд яг нэг юм надад чин сэтгэлээсээ хандах хүн ингээд нэг юм байхгүй байгаа юм шиг. Тэгээ тиймэрхүү зүйлсэд би ингээд амар ингээд ороогдож тэгээд өөр хүмүүст ингээд хитрхийх ингээд сэтгэлээ гаргаж хитрхийх сэтгэл зориулж те тэгээд бусад хүний талаар гэх юм уу илүү их бодож айгүйх энерги зарцуулаад байсан. Тэгээд одоо миний гол нь зорж байгаа юм юу вэ гэхээр би тэр энерги зарцуулмааргүй байна. Би одоо яг тэрийг үнэхээр харамлж байна. Би яг тэдрийгээ би ингээд өөртөө байлгаад өөрийнхөө энэ зорж байгаа бүх зүйлстэй ингээд зарцуулмаар байгаа. Өөртөө зарцуулмаар байгаа. Өөртөө илүү цаг гаргамаар байна. Ягаад гэвэл би хичнээн тэгж хичээгээд сэтгэл гаргалаа гэд хизээч тэр байгаа бодит зүйл өөрчлөгддөггүй. Мэдээж тэрийг хүлээн зөвшөөрөөд хүлээж аваад ингээд гоё эрэг байх хүн байж магадгүй. Гэхдээ одоогийн байдлаар бол би ямар ч хэрэгцээгүй зүйлстэй өөрхөө ингээд цаг болон энерги ерөөсөө ингээд зарцуулахгүй байхаар шийдсэн. Тэгээд өөртөөгөө л илүү их ажилламаар байна. Өөрийгөө илүү сайжруулмаар байна. Надад яг ингээд ийм дотоод тийм итгэл үнэмшил нь хүсэл мөрөөдөл нь байгаа учраас би энэ зүйлийг мэдэрч байгаа. Энэ олон зүйлийг ингэж ойлгож эхэлж байгаа байх. Тийм болохоор
айгүй том мөрөөдөлтэй зорилго, айгүй олон зүйлсийг ингэж хүсч мөрөөдөж байгаа бол ерөөсөө тэрэндээ л энерги зарцуулж байх хэрэгтэй юм байна. Хин нэгнээс ингээ ямар нэгэн зүйлийг хүсээд гуйгаад тэгэж ингэж өөрийнхөө энергийг ингэж хүрч байгаа нь үнэхээр харамсмаар юм байна гэдгийг би яг ингээд сая сүүлд ингээд ойлгож байгаа байхгүй юу. Тэг өмнө нь болохоор би эерэг дээрээс нь ингээ юмыг болж бүтээе. Тэгээ дээрээс нь окей, энэ миний асуудал, би энийгээ шийдэж чадна гэж ингэж боддог байсан. Би ер нь бол яг тийм хүн гэдгийг мэддэг мөртлөө би яг ингээ сүүлийн ингээ 2-3 жилийн хугацаанд ингээд юм болгоод гомдолдог. Тэг сүүлийн хүмүүс л болохгүй байна. Эднэр л ингээд байна ч гэдэг юм уу те. Би хичээсэн чинь энэ зүйлс ингээд өөрчлөгдөхгүй байна гэх мэтчлэн тиймэрхүү байдлаар ер нь бол ингээд би боддог болсон байсан. Тэг яагаад тэгэхээр түрүүний хэлсэнчлээ ингээд миний ингээд бүх хэсгүүдээр ингээд гомдол ингээд тархацсан те дүүрсэн байгаа учраас би ингээд бүх зүйл дээр тэр маань ингээд дотоод гадаад зүйл ингээд нэг зүйл байгаа гэдэг нь батлагдаж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр миний дотор маш их гомдол, маш их айдас тийм зүйлсүүд байгаа учраас миний гадаад байгаа зүйлсүүд маань ч гэсэн яг тэрнгээр л амьсгалж байгаа. Тэрнгээр л тэжээгдэж байгаа гэсэн үг. Тийм болохоор тэрийг би ингээд одоо ингээд үнэхээр миний ингээд тулцсан. Одоо энэс цааш би чадахгүй. Би ингээд өмнөх өөрийгөө олох хэрэгтэй. Мэдээж яг өмнөх шиг ингээд гарч ирэхгүй ч гэсэн би өмнө нь ямар гоё юм өөдрөг эерэг байдаг байлаа. Тэрийгээ би ингэж дахиж би болохоор яг өөртөө ажиллаж байгаа. Тэгэхэд маань яг одоо миний хэрэгжүүлж байгаа зүйлсүүд маань маш нэмэр болох юм шиг санагдаад байгаа. Тийм болохоор зөв бүх зүйлийг тавьж явуулъя. Бүх зүйлийг хүлээмжшөөрье. Яагаад гэвэл тэр өмнөх бүх зүйлс одоо байгаа намайг ингэж бүтээсэн гэх юм уу те. Одоо байгаа тийм учраас би энд одоо ингээд сууж байгаа. Энийг яриа сууж байгаа. Тэгээд тийм болохоор энэ нэг талаасаа ингээд эерэг, нэг талаасаа сөрөг. Нэг зүйлийг ингээ хаацсан юм шиг мөртлөө би ингээ илүү өөр зүйлсүүдийг ингээд нээж чадах. Ингээд надад юм чадах тийм хүчийг маань өгч जैन. Тийм болохоор зүгээр л тавьж явуулаад хүлэн зөвшөөрмөр байна. Тэгээд илүү чимээгүй, илүү юм тайван ийм болоод байгаа надад үнэхээр таалагдж байна. Тийм бүх зүйл аз жаргалтай болно гэдэгт итгэж байна.